За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ амжилт тойрны сургуулийн цогц системийн админы эрхийн талаар дэлгэрэнгүй зааврыг хүргэж байна. За эхлээд юуны өмнө бид админы эрхээр орсон байгаа та бүхэн маань харж байна. За энэ чанаас удирдах хэсэг рүү дарж орлоо. За тохиргоо гэсэн хэсэг рүү дарж ороод менежер гэсэн хэсэг рүү ороход за одоо нийт сургуулийн маань хэмжээнд дэх менежерүүд маань харагдаж байна. За энэ чанаас та бүхэн маань менежераа нэмэхийг хүсвэл менежер нэмэх гэсэн товчон дээр дараад менежерийн хувийн мэдээллийг оруулж өгөөд за овог нэр болон төрсөн өдөр за мөн утасны дугаар, мэйл хаяг, нууц үг зэргийг оруулж өгөөд хадгалах товчтой аснаар менежер маань үүсчихнэ. За менежер ирэхээс өөр гадна бас та бүхэн маань админы эрхийг бас үүсгэж боломжтой. За мөн түүнчлэн автомат эрс бүртгэлийг үүсгээд сурагчдынхаа нийт эрс дүнгийн автоматар өөр аккаунтаар харах боломжтой гэсэн. За хэрвээ бүртгэлтэй хэрэглэгчээс нэмэхийг хүсвэл бүртгэлтэй хэрэглэгчээс нэмэх гэсэн товчийг дараад утасны дугаар юм мэйл хаягаар нь хаягийг оруулаад за ингээд админы эрхтэй хүн болон менежер эрхтэй хүнийг ингээд үүсгэж байх нэ. За